500-ийн нийтдээ 48 ширхэг панел тавьсан байна. 40. Одоо ингээд дарахаар гоё халуун шараа. Ийм гоё. 48 ширхэг гэдэг чинь бидний хараад 24 кВт нарны панел үйлдвэрлэж байна. Манай гэрийн өдрийн одоо хэрэглээ хамгийн оргил цаг дээр 4 жилийн 1 сарын 10-ны өдрийн даадаг гарахад хамгийн өндөр ачаал дээр 8 цагийн 40 кВт-ыг хэрэгжилж байсан байхгүй. Тэгэхээр тэрний маань одоо яах нь вэхээр энэд одоо жишээлбэл цахилгаан эрчим хүчний ачааллын 50% нь дангаараа даанаа л гэсэн үг юм. Аюул товчхонтой. Энэ газрыг яагаад сонгосон бэ гэхээр уг газар маань өөрөө цэвдэгтэй хөдөлгөөнтэй. Тэгээд урд нь энэ дээр юу байсан гэхээр дүнзэн байшин барьчаад тэгээд хөдлөөд ахаар нь дүнзээ буулгаад тэгээ ингээ суур нь үлдсэн байсан. Тэгээд энэ суураа юунд ашиглая да гэж бодоод байсан. Тэгсэн хараа ашгүй нарны панел маань орж ирээд тэгээд ингээд энэ хуучин суурьудаа ашиглаа дээр нэмж нэлээд суурьуд хийсэн байсан. Хүчтгэл хийгээд нарны панелийн хэсэг болгосон. Нарны панел болохгүй тэгээд ер нь л хүлээгдэжсэн юм шиг байна тий. Тэгээд хүмүүс бас гайхаад өчигдөр манай хоёр ах яагаад эдгээр ингээд салгаа хийсэн бэ гэж. Нарны панел чинь тарахаар нэг энэ тэнд тарахаар ингээд нэгдсэн уртлын байгаа гэдэг шүү дээ. Энэ газрын хөдөлгөөнтэй холбоотой, цэвдэгтэй холбоотой. Хөдөлж байгаа учраас блокуудыг салгаж байршуулж. Инхээр нөгөө газрын цэвдэг ингээд хөлдөхөд өснө гисгэд доошо боо шүү дээ. Тэгэхэд үндсэн араа маань одоо нөлөөлт автаа шүү дээ. Тэрийг багасгах зорилгоор панелуудаа хамгаалах зорилгоор ингээд 3 блок болгоод хийцсэн. Ийм л харахад энгийн юм шиг боловч хөөхөн бас шинжлэх ухааны суурьтай, тооцоолтой. Тэгээд маш их туршлагатай хүмүүс хийсэн бүр илтэд мэдэгдэж байгаа.